Сайн байна уу Болоргой? Сайн байна. Энэ удаагийнхаа ярилцлагыг 90-ад оны үйл явдлын ардчлал хүүтэнд энэ сэдвээр ярихаар боллоо. Учир юу вэ гэвэл саяхан нийтлэлч Баабар өөрийгөө бол би 90-ад оны үйл явдлыг маш тод гэрч гэж хэлсэн. Ярилцлагын нэвтрүүлэгт ингээд тэр хувьсгалын үйл явдал зам ёсороо явагдахаас өөр аргагүй байсан. Систем өөрөө задраад эхэлсэн юм а гэсэн. Тэгэхээр ер нь энийг эхэлж ирэхийн тулд ганц хоёр юмыг бид нэр маш тодорхой ойлгох хэрэгтэй. Баабар бол одоо чинь тэр үед болсон үйл явдал тэрийг бол төрийн эргэлт байсан гэдгийг бол одоо судлаач эрдэмтэд нэг мөр хөдөлмөргөө тогтооцсон, баталсан асуудал шүү дээ. Тэр үл зөвхөн гэрч байгааг байхгүй юу? Хамгийн гол оройлон тоглогчдын нэг байсан байхгүй юу? Хамгийн гол нь оройлон зүтгүүлэгчдийн нэг байсан. Тэгээ би бол бас урдлынхын ярилцлаганд хэлсэн байж байгаа тэр Элбэг-Дөрж Баабар хоёр бол одоо чинь хоёулаа нэг нь баруун Украинд өнөөдрийн одоо чинь тэр одоо 2014 оны тэр Украинд болсон төрийн эргэлтийг зохион байгуулсан хамгийн гол одоо чинь өөрөөхөн Элбэг-Дөржийг бол одоо чинь тэр сургасан, хүмүүжүүлсэн тэр бол баруун Украинчууд байгаа шүү дээ, бандерчууд байгаа тийм үү? Хоёрдугаар бол Баабар өөрөө бол одоо чинь Польшид бол сурж исэн. Дараа нь бол 1992 онд бол тэр Их Британийн бол Империал гэдэг одоо тэр коллежид бас сурт өгсөн. Ер нь бол одоо эднэр бол зүгээр би тохиолдлын бус байсан гэдгийг бол хэлсэн байгаа тийм үү. Энэ бол маш олон учиртай. Гэхдээ энэ бол бас их том сэдв учраас энийг цааш нь одоо чинь одоо нүгийн ярилцлаганд ярих шаардлагагүй гэж бодож байна. Энэ бол тусдаа том сэдв. Энийг бол судлаж бол одоо чинь нэг мөр болох хэрэгтэй. Систем өөрөө задарсан. Өөрөө задарсан гэж юм. Одоо юу гэдэг манайхны хамгийн гол нь хүмүүс имийг маш энгийн одоо чинь тэр Баабар өөрөө хэлсэн одоо чинь хүн 30 жил одоо хууртж гин гэж байна. Үүнгээр ард түмнийг бол одоо тэд нар зориуд зохион байгуулалттай хуурсан баггүй да гол нь. Тэгээд гадна талаас нь ямар ч одоо мэдээлэл өгөхгүй мэдээллийн бүсэлт гэдгийг бас манайхан одоо чинь их буруугаар ойлгоод юм шиг надад одоо чинь харагдаад байгаа л. Мэдээллийн бүсэлт гэдэг бол мэдээллийн хориг байдаг байхгүй юу? Өөр ямар ч мэдээллийг оруулахгүй. Одоо жишээ. Тэгээд нэг мэдээллийг маш олон суугаар одоо өгөхийг л тэгээд одоо чинь тэрний дараа ямар ч ард түмэн ялангуяа тэр бол одоо чинь 1933 оноос одоо 39 он 41 он хүртэл бол Германы тэр бол 60 хэдэн сая ард түмнүүдийг ямар болгоцсон байсан тийм. Тийм учраас бол хамгийн гол юм бол ердөөсө төр улс бол үндэстэн оршин тогтноход хамгийн гол нь мэдээлэл үүдэг. Энэ мэдээллийг бол хувь хүмүүст тэр тусмаа бол одоо чинь тэр төр засгийн мэдлээс гаргах хэрэгч болдгоо. Энийг бол одоо чинь тэр одоо юу гэдгийг тийм чөлөөтэй гэдэг чинь би хаалтан дотор дахиад хэлж чинь ийм нөхцөлд бол одоо чинь ард түмнийг яаж бол одоо чинь тэр хүмүүсийн хувь заяаг өөрсдийнх нь гараар эвдэн сүйтгэж болд юм бэ гэдгийг сүүлийн 30 жил болсон үйл явдал бол биднэрт тод томрон бол батлалаа шүү дээ. Бид нар 90 оны үйл явдлыг бол ярихаас өмнө 1985 оноос эхэлсэн тэр үйл явдлууд ялангуяа тэр Горбачевын одоо тэр тухайн үед зарлж ирсэн перестройка гэж нэртэй перестройка гэдэг чинь энгийн ойлгохтой бол өөрчлөн байгуулах юм байна гэж үзсэн. Тэгээд бол өөрчлөн байгуулалтын өнөөдрийн бол одоо чинь одоо юу гэдэг ямар үр дүнд хүргэсэн байж байгааг тэртээ тэрг надаар тайлбарлуулдаггүй хүмүүс ойлгож байгаа тийм үү. Ямар нэгэн имийг бол одоо чинь тийм хоёр дунд утгатай нэрээр маш их нэрлэдэг байхгүй имийг. Гэвч тэд нар бол одоо чинь яг жинхэнэ зорилгоо энүүгээр нуудаг хаадаг юм байна. Тэр перестройка гэдэг одоо Горбачевын санаа юм уу? Горбачев бол одоо юу гэдэг тэр чинь бас л одоо хэрвээ яагаад одоо зүүн толгойд улсын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгогдсон гэсэн тэр түүх бол бас их одоо эдрэтэй тийм бол түүх бийлээ. Тэр түүх ямар учраас эдрэтэй гэж ингэсэн чинь одоо Горбачевоос ч одоо илүү ерөнхий нарийн бичгээр дараагаар сонгогдох тийм боломжтой байсан олон улсууд амь насаа алдсан байгаа нэгдүгээр. Хоёрдугаар тэднийг бол янз бүрийн бол аргаар гадаад томилтоор явуулах тийм үү. Одоо чинь бусад аргаар бол үндсэндээ Горбачевын бол замыг тэр түүх харааны дээд удирдлагуудад байсан нэр бүхий улсууд байгаа шүү дээ. Ялангуяа энэ чинь Андроповын үеэс эхэлсэн Андроповын үед чинь нөгөө
Америк, Канадын бол одоо судлах институт гэж гарсан. Тэрэн дотор бол үндсэндээ энэ урагчдыг бол бүгднгийн зугуухан удаан одоо чинь жилийн туршид бэлдсэн байсан байхгүй гол. Хаана хэн бэлдсэн байх вэ? Тэрийг бол хамгийн гол энэ одоо чинь ер нь бол нэг юм имийг бид нар ойлгох хэрэгтэй. Англи бол одоо чинь бол юу гэдгийг ер нь Европ твийн англи чинь өөр арлын улсууд Европ твийн хамгийн одоо чинь одоо хүчрхэг болж байгаа энэ улстай бол байнгын бол одоо чинь энэ улсуудын эсрэг байна гэсэн ийм бол төрийн бол номлолттой шүү дээ бид нар чинь. Тэгвэл зэрэг чинь бол тэд нар чинь дандаа урд нь бол одоо бид нар хэрвээ түүхийг зөвхт юм бол 16 дугаар зууны бол одоо чинь 2 дугаар хагас чинь Испанийн эзэнт гүрнийг бол яаж бид нар мөхөөсөн дараа нь бол одоо ялангуяа тэр Австри-Венгрийн гүрнийг бол 1-р дайн дээр нөхөөсөн тэрнээс өмнө бол одоо чинь Германыг олон тэр жижигхэн ханилгууд ус болгож задлахыг бол англичууд хийсэн байхгүй гол нь. Англичууд гэдэг чинь бол одоо чинь үндсэндээ бол Венецд байжсэн дандаа одоо чинь жууд голдуу. Тийм бол одоо ийм одоо хотдагчдын бүлэглэл Голландд очиж сууршаад Голландаас бол нэг Ламаншийн хоолыг даваад тэгэд юунд ирсэн шүү дээ Британд ирж сурсан Англид. Тэгэд тэр чинь Английн бол урд нь байжсэн тэр бүх одоо язгууртан одоо тэр үеийн эрдэмтэн юмнуудыг бүгдийг хөөж явуулсан. Ялангуяа тэрийг бол нотлох баримт юу ихтэй зэрэг чинь одоо хэрвээ газрын зөргийг анхааралтай ажиглалт юм бол Ламаншийн одоо тэр хоолойн нөгөө талд нь төв талдаа одоо Францын нутаг дэвсгэр дээр бол Британи гэсэн бол асар том уудам газар байгаа ш. Тэнд чинь нөгөө хуучин байсан улсууд нь тийшээ ирж сурсан байхгүй. Тэгэд бол одоо ялангуяа тэр 17 дугаар зууны 2 дугаар хагасаас бол тэнд Вильгельм одоо Оранж гэж байсан. Тэр хүн бол ялангуяа жуудуудтай маш их одоо жууд үндэстэн гэдэг чинь бол еврей тэгээд бол иудаизм шишнийг одоо гол зорилгоо одоо чинь шүтэнэ болгосон одоо чинь амьдралынхаа үзэл санаа болгосон энэ улсуудыг яриад байгаа ш. Тэгээс жууд улсууд бол тэднэрт ямар ч буруу байхгүй. А жууд улсуудын дотор бол одоо чинь ялангуяа хүмүүжил байхгүй чинь яг үнэндээ бол иудаизм ямар нэгэн одоо чинь шашин гэдэг чинь бид нар зүгээр одоо өөр үзэл бодолтой гэдэг тэр чинь өөр одоо чинь имийг хүмүүнд хандах, амьдралд хандах, бусдад хандах үзэл нь бол тийм одоо иудаизмын ийм шашныг бол одоо чинь үнэнгээд итгэцсэн байж болно. Эсвэл бол одоо тэрийг амьдралынхаа бол одоо гол чигмөр болгосон ийм улсуудыг яадаг тийм үү? Энэ одоо тэднийг л одоо чинь дэлхийн нийт ялангуяа Европын ард түмнүүдийн хэрвээ түүхийг ингээд одоо чинь сүүлийн 500 жилийн түүхийг төрөд үздэг юм бол ойлгож байна. Тэр одоо социализм, коммунизм ямар ч сургаггүй багт чинь тэр улсууд бол 4 жилийн туршид бол одоо Португал, одоо Испани, за тэгээд дараа нь бол Австри, Герман, одоо Италийн бол одоо хаадууд дээд тал нь 11 удаа нутгаасаа хөөж исэн байна шүү дээ. Тэд нар жуудуудыг үү? Тий, нэг улс чинь одоо зарим нь бол 11 удаа хөөж исэн байна шүү дээ. Тэр улсууд гэхдээ зэрэг чинь дандаа нийгмийг паразитлдаг байсан тийм одоо чинь шимэгчлдэг. Ямар ч бол тэр улс нийгэмд орж ирээд дотор нь амьдрээд байгаа хэдий ч тэр улс нийгмийн ард түмний одоо чинь тэр соёлыг тэр уламжлалыг бол хүлээж авч энгийн тэр улсын иргэн хязгаарч болдгоо. Дандаа тэднийг бол одоо юу гэдэг паразит элдв аргаар мөнгө хүлэх одоо чинь хуучин хувцснууд зарах тийм үү. Тэгэд бол тэр дотор нь бол дандаа бол төрийн эргэлт янз бүрийн юмнуудыг хийж яхад нөө Европын олон орнууд бол ингээд тархан суурьшсан байсан энэ юуд үзэлтүүд нь шүү дээ. Юуд гэдэг чинь жууд гэдэг чинь монголоор жууд гэдэг байгаа боловч энэ чинь иудаизмын шашныг шүтдэг. Би шашныг бодоход энэ чинь шашин биш ээ. Тэр хүн бол амьдралыг бусдыг үзэх үзэл нь тийм үзэл ахгүй. Тэгэд энэ зүгээр одоо чинь юугаар дашин тэтгэд чинь бол нацизм, фашизм бол яг иудаизм үзлийн нэг хэлбэр байхгүй юу? Тэгээ эдгээр Англид очоод тэгээд тэр Англид тэр очсон тэр улсууд чинь ер нь бол одоо чинь ялангуяа тэр Британийн одоо эзэрхэг гүрэн дэлхийн бол бүх улсуудад баг одоо хуурай газрын одоо чинь твийн гол хэсэгт байрладаг хэдхэн цөөхөн улсуудаас бусад бүх улсуудыг тэд нэр эзэлж явсан. Одоо янз бүрийн террор үйлдсэн тийм үү? Одоо чинь одоо юу гэдэг тэр эрэг дагуу байж байгаа улсуудын одоо худалдааны замыг хааж боох хүмүүсийн хоорондын одоо чинь одоо юу гэдэг хөтөлбөрийн өршин бүтээгдэхүүний хоорондоо бол солилцох энэ замыг хаасан
Тэгээд хамгийн гол нь тэдний хийдэг гол юм бол дандаа тэр тухайн улс үндэстнүүдийг одоо тэрний удирдлаганд нь байж исэн хаад ноёд тийм үү? Сүүлийн үед бол дандаа энэ нам одоо засгийн одоо энэ улсуудыг нь далдуур худалдан авах далдуур тэдний эсрэг бол одоо янз бүрийн одоо компромат гэж ярьдаг одоо чинь мэдээллүүдийг зөвхөн тэрүүгээрээ шантажлж яадаг. Одоо манайд бол одоо чинь сүүлийн 30 жилийн энэ түүхийг харахад бол тодорхой харагдаж байгаа шүү дээ. Нэр бүхэн усуд байж байгаа шүү. Яагаад эдгээр бол одоо чинь элбэгдэрч сайхан бэлэг тийм үү? Одоо тэгээд тэр янз бүрийн улсууд одоо чинь юу гэдгийг одоо ингээд дэвшээд ингээд яваад байна гэдгийн цаад гол нь чинь дандаа эдгээр бол өөрснөө тэдний гарт бол тэдний одоо компромат байна гэсэн үг шүү дээ. Тэдний үйл ажиллагаа ингээд аажим Европыг эзлээд нэгсэн. Тэгээ Европыг эзлээд. Тэгээ нааш Орос төр тулж байна тийм. Оросын хамгийн гол нь одоо чинь яагаад одоо чинь Оросын эсрэг байна гэдэг чинь Орос чинь өөрөө бол 1917 оны 2 дугаар сарын хувьсгал гэж байгаа шүү дээ. Энэ бол цэвэр болоод чинь Оросын тэр үеийн одоо либерал үзэлтнүүд ардчлагчдын хийсэн төрийн хэрэгэлтэйсэн багхгүй. Тэгээд 8хан одоо сарын дотор бол одоо чинь тэр Европ төвийн тэргүүлэх нэг гүрэн байсан Оросын хаант улсыг бол үндсэндээ болоод самраад устгасан байсан. Устгаад баг дуусж яхад нь 1917 оны одоо чинь 11 сард одоо Ленин тэргүүтэй хэсэг одоо большевикууд бас одоо чинь хувьсгал хийгээд тэр хуучин улсуудыг бол халаад тэгэд бол улс орноо бол буцаагаад босгосон шүү дээ гол нь. Тэгээд тэдний гол бол дэвшүүлсэн санаагтай зэрэг ер нь капитализмын эсрэг үзэл санааг л одоо чинь ингэж амьдрч болох юм байна гэдгийг. Тэгээ бас энд нэг чухал одоо миний итгэл үнэмшил болсон юу гэдэг зэрэг хүн төрөлхтний бүх одоо энэ түүхэнд урд өмнөх бүх одоо чинь Балар эртний үеэс эхлүүлээд одоо чинь 1917 он хүртэл явсан энэ түүхүүд чинь хүн төрөлхтний бүх энэ түүхүүд ердөөсөө байгалийн биологийн түүхээр явжсэн. Биологийн гэдэг чинь яг хаа зүгээр ингээд зөөлрүүл хилээд байгаа болохос шиг яг амьтныхаа яваар явсан баг. Амьтан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс бид нар бол байгалийн одоо чинь гаднадлын орчинд бол зохицох энэ эволюцийн замаар хөгжиж ирсэн байхгүй. Тэрийг бол одоо чинь ялангуяа Ленин тэргүүтэй улсууд ердөөсөө хүн ёсоор амьдрьяа л гэсэн байхгүй. Тийм учраас ер нь зүгээр энэтэй ингээд холбогдуулаад өөр төвшөнд гаргаж тавьсан. Хүн гэдэг нэртэй хүн гэдэг чинь одоо чинь юу гэдэг гадна талаасаа бол бид нар хүн шиг харагдаж байгаа хэдий ч дотор талдаа бол бид нар ялангуяа тэр тархины бүтэц зохион байгуулалт энэ морфогенезийн талаас нь аваад үзтiin бол энэ чинь маш олон янз байгаа байхгүй. Ийм учраас ерөнхийдөө бид нар хүн шиг амьдрий гэдэг чинь бол хүн шиг амьдрий гэдэг байгаа шүү дээ. Хэрэг биднийг хүн гэж бол бид нар бие бинийгаа үздэг одоо чинь биднийг хүн гэж бол одоо өргөмжилдэг юм бол бид нар яг хүн ёсоор амьдрий. Хүн ёсоор амьдрна гэдэг бол бусдыгаа ямар нэгэн байдлаар шулахгүй шударгаар хөдөлмөр хийж хөдөлмөрийнхөө үр бүтээлийг шударгаар хоорондоо солилцож амьдрий гэсэн энэ үзэл санааг л ер нь социалист үзэл санаа гэдэг шүү дээ. Ер нь энэ дэвтэр ямар ч буруу юм баг. Харин энийг бол одоо чинь бусад ялангуяа тэр Англи одоо чинь дараа нь Америк тэгээд энэ баруун Европын одоо энэ одоо чинь ард түмнүүдээ бол олон 100,000 жил бол ингээд шулгаад амьдрээд ирсэн энэ хэсэг бүлгүүдэд таалагддаг байхгүй. Эцэст нь таалагддаг. Тэр улсууд бүх ард түмэн нь бол ердөөсөө мэдчихгүй. Ард түмэнд нь ялангуяа бол одоо чинь ялангуяа тэр дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайны дараа бол энэ одоо коммунист одоо социалист үзэл санаанд маш их хүчтэй бинд байсан шүү дээ. Маш их хүчтэй бүр Латин Америкт, Европ төвийн одоо ялангуяа барууны орнуудад маш их хүчтэй байсан. Одоо ч гэсэн бол бас хүчтэй байна шүү дээ. Одоо ер нь. Тийм учраас бол тэд нар чинь одоо юу гэдэг коммунист үзэл санааг бол манай улсуудад юу гэж бол ойлгуулсан гэхдээ зэрэг чинь коммунист үзэл санааг ердөөсөө дандаа ингэж хүмүүсийг хилмигдүүлдэг одоо ямар нэгэн зөв зөвөр багт нь бараг одоо хүмүүсийг одоо юу гэдгийг элдвэр бол хавчдаг. Энэ үзэл санаа бол биш шүү дээ ер нь. Тэгээд ингэж яриад байгаа. Энэ Баабар хөтлөгч энэ хоёр ярилцлагандаа их олон удаа дурдж байгаа нь одоо ардчлалын үнэт зүйл ер нь бидний хийсэн сайн сайхан зүйл бол одоо ер нь хувийн эрх чөлөө гэдэг л гингүүд хөтлөгч нас гэж байгаа. Одоо тэр 92 оны үндсэн бол одоо тэрүүгээр л их сайхан болсон. Тэгээ хувь хүний эрх чөлөө гэж бол юм тийм ойлголт угаасаа байгаагүй. Хамгийн гол нь бидний өнөөдөр одоо юу гэдэг би бол эволюц хөгжлийг бол жинхэнэ шинжлэх ухаанд одоо чинь үндэслэн гарцаагүй юм бол баталгаатай юм одоо үйл явц байжээ гэдгийг би хүлээн зөвшөөрдөг юм л да. Эволюц хөгжил шүү дээ. Тийм. Эволюц хүн болоод хэдэн сая
хэдэн мянган жилийн турш хүн одоо чинь тэр сармагчингаас хүн болж байгаа хамгийн гол юм бол бидний хамтын амьдрал биднийг өнөөдрийн хүн болгосон баггүй да гол нь хамтын амьдрал. Хүн шиг өөрийнхөө одоо чинь дотор төрөл зүйлийнхэн дотор одоо хүн хүнийхээ эсрэг одоо ингэж одоо юу гэдэг юм муухай юм санаачилдаг хийдэг ингэж бие бинийгээ бол дайн тулаан хийж бие биенийг хятдаг өөр байгалийн нэгч төрөл зүйл байхгүй байхгүй. Байх боломжгүй байхгүй ойлгож байна. А гэвч тэр одоо чинь одоо юу гэдэг тэр ард түмнүүдийн дунд бол хэсэг бүлэг улсууд одоо чинь янз бүрийн элдв юм бол гэмт замаар асар их одоо чинь баялаг хөрөнгө цуглуулсан бусдыгаа шулаад гэсэн үг шүү дээ. Цуглуулсан энэ хөрөнгөө бол одоо чинь нэгдүгээр хадгалж үлдэх, хоёрдугаар тэдний өмнө юу ч хийхгүй байж юм бүтээл бодиттой юм бүтээдгүйж тэдний бүх амьдрал хувь заяаг одоо чинь одоо шийддэг, эрхшээдэг, тэднийг мүлждэг, тэдний бол одоо хөс цусаар амьдрий гэсэн ийм хэсэг бүлэг улсуудын хоорондын тэмцлийн одоо чинь бүх энэ үе шатууд багхгүй эдгээр бүхэн. Тэгээ энэ дээрээс үүдээд ингэж яриад байгаа. Төрийн хүн гэж яриад байгаа байхгүй. Төрийн албаар, төрийн ажилтан бол хүн ер нь хувиа боддог штеп. Тэгэхээр бараг тэр хүн ч одоо хувиа бодох ёстой. Улсын эрх ашиг, хувийн эрх ашиг хоёр ингээд зэрэгцээд ирэх юм бол хувийнхаа жоох аргачлуулна. Хамгийн ойлгомжтой бол хүний хувийн эрх ашиг байдаг юм байна. Тийм учраас хувийн эрх ашигаа нэгдүгээр тавих хэрэгтэй. 92 онд баталсан үндсэн хуулийн дээр энэ тухайн үед аюул та маргаан болж байсан. Хувийн эрх ашиг нэгдүгээр эрен бэлтгэсэн байгаа. Хувийн эрх ашиг нэг эрен бэлтгэсэн байгаа. Тийм учраас сайн. Хоёрдугаарт төрийн алба хааж байгаа тийм ээ аливаа хүн хэрвээ улс орны эрх ашиг гэг одоо өөрийнх нь нүдээр үнэлээ л да. Хувийн эрх ашиг байх юм бол хувийн эрх ашигаа ёсцсон хувьд яг доош нь татаарай гэсэн нэг ийм ойлголт байдаг. Энэ хоёр тэнцээд байвал шүү дээ. А түүнээс биш одоо эх орн мандан мандж явал хамаа үйж би гэр орноор гэрээштагаад өөрөө хүчий гэдэг тийм байдгүй. Түрүүн тийм байхстай гэж яриад ухуулаад байгаа байхгүй юу? Гүү тэрний бол одоо чинь логикийн хувьд бол асар алдаатай юм байхгүй. Ер нь бол хүн би дахиад хэллээ шүү дээ. Хүн гэдэг чинь бол бидний хамтын үзэл санаангаар л бид нар сая хүн болсон гэж яриад шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар байгалийн бол одоо чинь бидэнд байгалийн одоо юу гэдэг нэг төрөл зүйл гэж авч үздэг юм бол хүнийг нэг төрөл зүйл шүү дээ. Тийм биз одоо чинь бол өөр юу гэдэг хон вэж гэн одоо чинь одоо адуу тэмээ энэ чинь байгалийн тодорхой бэдэс нь төрөл зүйлүүд багхгүй юу? Нэгч төрөл зүйл нь хоорондоо дайцсангүй баг. Хэрэг тийм байсансан бол тэр төрөл зүйл өөрөө устдаг байхгүй өөрөө дотроосоо. Хэрэг тийм байсансан бол тийм үү? Тийм учраас би энтэй хийгдэг хүн гэдэг хүний бол өөрийн одоо чинь эрх шиг гэж тийм байдгүй байхгүй юу? Дангаараа одоо чинь хэрвээ одоо чинь дангаараа гэж юм чинь чи тэгвэл одоо чинь дангаараа одоо чинь тусдаа өөр одоо чи хувийн хэсгээр чи хээр газар амьдрал ямар ч боломжгүй байхгүй. Тэд нар чинь зөвхөн бусдыг хэмгчлэх, хуурах, өөрийнх нь төрөл зүйл улс их орныхаа эсрэг байж байгааг л одоо чинь хувийн эрхчлөө, хүний одоо эрхчлөө гэх юм. Одоо төрийн улс орныг удирдах байгаа хүнд бол одоо бүр байх ёсгүй. Бүр байх ёсгүй ба. Одоо яах гэж удирдах байгаа юм тэгвэл тийм биз дээ. Урд нь бол одоо чинь түүхэнд болж исэн бүх үйл явц ердөөсөө хэрвээ одоо чинь зөвхөн хувийнхаа эрхшгийг бол дээдэлдэг байсан юм бол өнөөдөр бол одоо чинь хүн гэдэг төрөл зүйл энэ дэлхий гэдэг нэртэй энэ гариг дээр байх боломжгүй байхгүй гол нь. Ойлгож байна уу? Бид нар хүн бүхэн өөрийнх нь энэ бол одоо цэвэр одоо чинь англи саксуудын энэ протестант гэдэг үгийг чинь энэ шашны бол гол бол үгийнх нь үндсэнд нь протест гэдэг үгээс миний юу гэсэн үг вэ? Эсэргүү үзлэхгүй, эсэргүү санаа. Тэр чинь бол яг одоо юу гэдэг нь христийн шашин хэдий католик тийм үү? Католикос чинь бол одоо протестант. Тэгээ протестантын английн одоо англикан гэж ийм шашин биш үү? Эдгээр бол цэвэр одоо чинь урд нь тэр нөгөө хүний сайн сайхан байсан тэр үзлийн эсрэг протест одоо чинь эсэргүү шашин гэсэн үг байхгүй Монголоор. Ийм шашны үзэл санааг л бид нэр яриад байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэднэрт бол ердөөсөө тэгэд энэндээ бол холбогдуулаад бас нэг зүйлийг хэлэхэд Баабар бол өөрөө ялангуяа тэр одоо нэмдорж энтрийг бол одоо юм мэдэхгүй байсан учраас одоо хятадын юу лээ тэр хятадын бол тагнуулын албанд бол ашиглагдсан гэж яриад байгаа. Тэр хүний бол ярилцлагаас хэрвээ одоо чинь дотор юм анхааралтай чагнад юм бол тэр хүн бүч гэсэн бол өөрөө мэдэхгүй байж барууны одоо чинь ялангуяа тэр тусгай албад үзэл сурчдад ашиглагдсан юм байхгүй. Тэр бол
ашиглагдаад улс үндэстэн ард түмнийхэн бол эсрэг 30 жил одоо чинь дайсгансан юм багхгүй юу. Энийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй нэгмсэн. Одоо за тэгээд англичууд Ер нь ийм штэ гол нь нэгдүгээр дайн дэлхийн улуудад за дэлхийн улуудад 2 дугаар дайн болоод үндсэндээ дэлхийн 1-р дайны одоо юу гэдэг үргэлжлэл гэж авч үзэж бүрэн тийм бүрэн үндэстэй. Энийг бол судлаач эрдэмтэд аль хэдийн бод баталсан. Дэлхийн 1-р дайн гэдэг чинь бол яагаад дэлхийн дайн гарсан юм? Дэлхийн дайн гэдэг чинь бодохдоо зэрэг там санаж 1913 оны 12 дугаар сарын 23-нд байна уу? Тэр чинь нөгөө Америкт болоод нөгөө нэг одоо чи хувийн төв банк байгуулагдлаа чи Federal Reserve гэдэг нэртэй доллар. Одоо тэр хувийн төв банкыг одоо хэсэг бүлэг улсууд одоо чинь өөрийн нэг хувийн компани байгуулад одоо чинь холбооны нөөцийн сан гэж нэр өгөөд тэрэн дээр хүртэл байж байгаа чи ягаад холбооны гэдэг нэр өгсөн тэр бол өөрийнх нь хувийн юмд өгч шүү дээ ойлгож байна уу? Нэр нь холбооны гэж ягаад өгсөн гэдэг зэрэг чинь Америкийн бодууд одоо тэр холбоон багтсан тэр одоо бүх 50 улсын гэж хүмүүст ойлгуулах гэж нэгдүгээр тэгж нэрэндээ хүртэл тэр залилангаа хийж өгсөн байхгүй юу? Одооны дэлхийн банк гэдэг шиг л. Яг нь дэлхийн банк гэдэг хувийн банкыг байгуулчихад дэлхийн банк гэнэр. Тэгээд энгийн бодууд хүмүүс бодохдоо бол эн чинь бүх дэлхийн сайн сайхны төлөө дэлхийн бүх улсуудын одоо чинь тийм олон улсын яг эдгэр чинь бүгд тийм байхгүй юу? Холбооны нөөц чинь тийм. Холбооны нөөцийн тэгээд ягаад нөөц гэж одоо чинь нөөц гэхдээ зэрэг чинь эдгэрт ямар нэгэн тийм одоо юу гэдэг нөөц байгаа юм байна. Тэр нөөц мөнгө нь одоо чинь тэрүүгээр юм. Энэ бол цэвэр өдөөс агаараас мөнгө бий болгодог. Хуурамч мөнгө үйлдвэрлэдэг хувийн компани байхгүй. Хуурамч мөнгө байхгүй яг үнэндээ. Хоосноос юм үйлдвэрлэдэг. Ямар ч баталгаа байхгүй байж. Ингээ 13 онд. Тэгээ хамгийн гол нь 13 оны бол одоо чинь 13 оны 12 сарын одоо сүүлчээр яг тэр 100 сарын баярыг бол ялангуяа энэтэй бол ингээд одоо дашир мэднийг зүйлийг хэлэхэд чинь яг эдний аргаар дандаа манайх чинь баяр ёслолын үеэр бол маш чухал ард түмний одоо хувь зээнд маш их нөлөөтэй тийм хувилуудыг баталгааж яг эдний тэр залиг тэд нар заагаад өгсөн байхгүй ойлгож байна. Манайхны одоогийн тэр засган дээр байж байгаа улсуудад ийм имийг бол бодох тийм одоо мэдхгүй ухаан хөрөхгүй байх гэж би бодож байна. Эдгээр чинь дандаа ийм муу юмнуудыг заагаад өгсөн байх. Яг тэр үед чинь одоо орцсон намынхан болохдоо зэрэг нөгөө талдаа бүгд найрамдагчдад болохдоо зэрэг бид нар 100 сарын баярын дараа бол энэ хуулийг үргэлжлүүлэн авч хэлцэж баталнаа гэж явуулчаад араар нь өөрийнхөө улсуудыг одоо чинь дуудаад араар нь хуралдсан баггүй юу? Ингээ хувийн банка байгуулад. Тэгэд чинь хувийн банка бол байгаас. Тэгээ хувийн банкнд хийхдээ бол Woodrow Wilson гэж тэр үед Америк ерөнхийлөгч болсон байсан. Тэр чинь зүгээр нэг одоо чинь коллежийн багш шиг одоо ч бас одоо чинь Wall Street-ийн одоо тэр одоо мөнгө хөлөгч баячууд тэд нар чинь ерөнхийлөгчээр гаргаад тавьсан байхгүй юу? Өнөөдрийн одоо Украины ерөнхийлөгч тэр Зеленский гэдэг нөхөр шиг юм мэдэхгүй нэг тэр бол одоо ялангуяа гарын хэсэг зураал нэгсэнд Америкийн одоо түүхэнд Америкийн одоо чинь холбооны одоо засгийн газарт мөнгө хэвлэж зээлдүүлдэг болгож байна. Би одоо чинь цаас будаг байхад мөнгө хэвлээд тэгээд тэр тэрийг мөнгө гэж нэрлээд ойлгож байна. Тэгээд өшөө бүхэл бүтэн улсын холбооны засгийн газар зээлдэг гэдэг байна. Хүүтэй мэдээж. Би тэрийг байхад ямар ч хөдөлмөр хөс хөдөлмөрөөр гаргаагүй. Тийм мөнгийг зээлдэг. Тийм байгууллагыг одоо чинь 13 онд байв. Тэгээ яг тэрний чинь дараах нь бол дараа жилийнх нь 8 сарын бол 21-нд байна. Дэлхийн одоо чинь дайн эхэлсэн шүү дээ. Тийм учраас бол дэлхийн 1-р дайн Federal Reserve-ийн дараа эхэлсэн гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэр чинь Federal Reserve гэдэг нь Америкийн нөгөө нэг одоо тэр хувийн банкны эзэд чинь бусад одоо тэр үед тогтцсон байсан одоо паунд стерлинг гэж юм. За тэгэхээр Австрийн одоо чинь одоо эзэнт гүрний мөнгөн дэвсгэрт байж чинь Османы эзэнт гүрний бол одоо чинь эдний чинь бол устгах хэрэгтэй. Энэ мөнгийг бол ямар нэгэн бол дайн болгож эдийн засгийг сөрүүлэхтэй зэрэг чинь тэрний мөнгөнийг бол худалдан авах одоо чанар бол одоо чинь байхгүй болдог байна л да. Сулардаг тэр чинь ядаж сулрах. Тийм байж энийг хийхин тулд чинь өөрийнх нь доллар гэдэг энэ хуурамч мөнгийг дэлхийн мөнгө болгохын тулд л дэлхийн 1-р дайныг бол хийсэн. Мэдээж зэрэн дотор бол олон одоо чинь үйл явдлууд одоо чинь шалтгаан байсан. Тэгэхээр хамгийн гол зорилгодоо хүрсэн. Оросын хаант улс. Тий. Тэгээд бол одоо чинь тэр одоо ялангуяа Оросын хаант улс Османы. Тий Османы одоо чинь эзэнт гүрэн гэж байсан, Австри-Венгрийн эзэнт гүрэн гэж байсан тийм үү? Эдгээр бол бүгдээрээ дэлхийн 1-р дайнаар байхгүй болсон шүү дээ үндсэндээ.
Тийм учраас чинь Европ ТV-г бол үндсэндээ бол тэр үеэс эхлүүлээд одоо чинь Америкийн тэгээ ялангуяа тэр Британий эзэнт гүрний хүртэл бол задлах юм чинь хүмүүс харахтаа бол энэ хоёр бол одоо юу гэдэг хоёудаа ихэр юм шиг ингээд хамттай. Тэд нар чинь хамгийн гол нь олцсон дээр бодохдоо зэрэг чинь хоорондоо бол яг хонч болчдөг байхгүй юу. Тэгээ бусдыг бол хамтарч бол одоо сүтгэх тэр юм дээр бол хамтардаг. А яг одоо жишээ нь бол одоо тэр одоо бүх эвдийн сүтгэсний дараа болохоор холцоо хоох бодохдоо зэрэг чинь хонч болчдөг. Тэгээд дэлхийн нэгдүгээр дайн болсон. Тэр үед бол дэлхий дээр урд нь байжсэн Европын эзэнт гүрнүүд бүгдээрээ байхгүй бол өнөөгийн бидний мэддэг бол одоо чинь одоо янз бүрийн улсууд анх бүрэлдэн тогтсон шүү дээ. Одоо чинь Ирак тийм одоо чинь хэрвээ ойрох дорнотыг Османы эзэнт гүрний үлдэгдлүүд гэдэг юм бол Йордан энэ ч юм уу тэр үед өрдөөсөө байгаа бүгдээрээ тэр ч юм бол Османы эзэнт гүрэн гэж байсан. А Европын бол тэр Австри-Венгрийн эзэнт гүрэн бол задраад ингээд Унгар тийм үү? Австри тэгэл Чех, Словак тийм үү? Тэгэл одоо чинь янз бүрийн энэ улсууд чинь дэлхийн нэгдүгээр дайны үед яасан. Тэгээд эндээс нэг зүйлийг харахад чинь том одоо чинь хүчирхэг гүрнийг дандаа задлж байгаа эдгээр чинь. Эдний ийм аргатай байхгүй гол нь. Хүчирхэг гүрнийг задлана. Тийм учраас одоо чинь зүгээр энэтэй холбогдуулаад нэг зүйлийг ярихад манад одоо ингээд нэг одоо юу яваад байгаа шүү дээ. Одоо чинь Инктовны корпусыг ингээд нэг Америк залуучууд яваад байгаа шүү дээ. Тэд нар бол яг тийм ажил хийж яваа байхгүй. Ямар нэгэн одоо чинь гэр бүлийг зүгээр аваад үз. Гэр бүлийн хоёрт ямар нэгэн санаа нийлдэггүй асуудал биш. Тэр бүгдийг бол тэмдэглэж явдаг байхгүй. Яг л яг цаг нь болохтой зэрэг чинь тэр гэр бүлийг дотроос нь самарахын тулд яг тэр одоо чинь задлал руу нь одоо юу оруулж цогтдог байхгүй юу? Ойлгож байна уу? Бэрхшээл рүү яг үнэн. Тэр бэрхшээний ашиг. Тийм учраас улс орны дотор байж байгаа ямар нэгэн ард түмнүүдийн хоорондын одоо чинь янз бүрийн ашиг сонирхол одоо байж болно. Тэрний чинь дандаа тэр яг үнэн. Тэдний чинь гол нь цаг нэрхтээ өөрийнхөө ашигын тулд. Тэгэд бол ялж байгаа ялангуяа англи саксууд одоо юуд дээр одоо чинь толгойлуулсан энэ англи сакс хамгийн гол юм чинь хамгийн одоо чинь сул талыг нь дэмждэг. Тэр сул талыг нь өрөвдөд байгаа мó одоо чинь тэр сул талыг сайн сагны төлөө биш байхгүй да. Ойлгож байна уу? Тэр хүчтэй талыг нь сулруулах гэдэг байгаа байхгүй да. Дараа нь бол хоёулангийн залхих гэдэг байхгүй да. Хонконг юу гэлтэй. Яг үнэ яг энэ бодлого. Энийг манайх тийм байж байгаа. Энийг бол ойлгодог байхгүй. Манайхан чинь имийг хар болоод цагаан гэж боддог. Аль эсвэл өөрийнх нь бол одоо чинь одоохондоо ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа юм. Эрдөөсөө тийм байдаггүй гэж ойлгодог байхгүй болно. Энэ бол маш эмгэнэлттэй тийм одоо байдал гэж харж байна да. За ингээ Оросын хаант ус Османы эзэнт гүрэн ингээ том хаант усуудыг нураагаад мөнгөний байхгүй болгочихлоо. Тэгэнгүүт зөрөөд зөвлөлт холбоот ус байгуулагдаад тэр лагер гэх том хүчрэг лагер тий гадна талаасаа бол энэ чинь нэгдмэл шүү дээ. Нэг хамтаа. Энийг нураахын төлөө дараачийн дан үргэлж эхэлсэн байна. Тий хамгийн гол нь тэгээд би түрүү хэлсэн шүү дээ. Яг хаант Оросын энэ айран бол ялах нь бараг тодорхой болсон байсан. 1917 оны тэр шийдвэрлэх давшилтын өмнөхөн Оросын ялангуяа тэр үед чинь бас одоо чинь Британийн одоо элчин сайдын яам одоо чинь тэднэртэй маш их холбоо сүлбэтэй байж исэн Петербургийн хэсрэг бол одоо Секетнүүд нөгөө бас одоо Секетнүүд оюутнууд хоёр чи ердөөсөө биш бол үндсэндээ дандаа ард түмнийхээ эсрэг байдаг байхгүй ашиглагддаг. Бид чинь юм хийж үзээгүй юм хийдгүү дандаа цагаан гартнууд нэг нь бол одоо чинь амьдрал мэдхгүй нөгөөдүүл нь болохтой зэрэг чинь ер нь илүү одоо чинь одоо юу гэдгийг илүү байхын төлөө ердөөсөө шуналтай сувдаг тийм сэтгэлийг энэ чинь байнга ашиглагдаж ирсэн байхгүй да гол нь. Одоо чи тэргүй ярьлаа бол манад бол одоо Секетнүүдээс эдгээр чинь бол бүх энэ сувдаг бол одоо чинь энэ солиорлыг эхэлсэн манлайлсан усуд байхгүй да гол нь. Тэгээ өнөөдөр бол одоо чинь Монгол ямар байдалд орчих юм уу? Аимшигтэй үнэхээр энэний одоо чинь цаатлын дээр хортой үр дагавруудыг ойлгож байгаа хүн бол үнэхээр төгшөхгүй байхын аргагүй ийм хүнд байдалд Монгол улс байна шүү дээ өнөөдөр. Тэгэд бол хамгийн гол нь тэгээд одоо 17 оны 2 дугаар сарын тэр төрийн эргэлтийн эсрэг 8 сарын дараа 11 сард Ленин одоо чинь тэргүүтээ большевик үзсэн. Большевик гэдэг чинь олонхын үзэл байхгүй. Олонхын санаа. А тэр үед чинь меньшевикүүд гэж хэлсэн. Тэд нар чинь бодохтой зэрэг чинь яг одоо манай цайны тэр үндсэн хуулийн дээр өөрчлөлт оруулсан шиг жижигхэн бол өнгө будгийн засвар хийгээд тэгээд энэ капитализм замаараа явъя гэсэн ийм үзэл. А большевикүүд нь болохтой зэрэг чинь үгүй. Мүлжлэг бол одоо чинь мүлжилгийг нэг мөсөн байхгүй бол мөгшлөггүй ийм сайн сайхан нийгмийг байгуулъя гэсэн ийм асуудал байсан байхгүй юу?
Үзэл санааны суурин бэлэн бас байсан. Байсан тэр чинь. Тий. Бид нар чинь бол ер нь мэдээж тэрнээс авсан. Гэхдээ тэрийг одоо чинь одоо юу гэдгийг манайхны одоо чинь энэ төр засгийн шиг Америкийн юм ямар нэгэн үзэл санааг яг хуулаагүй бодлогогүйгээр бол тэдний зөвхөн тэр баяжуулсан өөрийнхөө улс орны тэр одоо чинь онцлог нөхцөл байдалд бол тохируулсан байхгүй даа. Өөрөө ажилласан. Тэгэхээр чинь том ганц Ленин ажиллаагүй. Тэд нар чинь бол одоо бид нар нэр бүхийн одоо улсад болж байгаа Бухарын, Зиновьев гэж бол тэр үеийн одоо марксистууд гэсэн одоо чинь бүр Ленинээс илүү бол марксистыг судалсан байсан ийм улсууд байсан. Тэгээд тэр улсууд одоо чинь тэрийг одоо юу гэдгийг яагаад одоо чинь тэрийг зүгээр авч ашиглаагүй гэдэг чинь бас асуудалтай байгаа байхгүй. Ямар асуудалтай гэхдээ зэрэг чинь нэгдүгürt бол мэдж байгаа тэр Маркс гэдэг чинь бол Германы нэг жууд байгаа шүү дээ тийм үү? Жууд өөрөө. Тэгээд тэр чинь Англид очсон. Англид очиод тэр бол нэг Энгельсийн одоо чинь тэр ивент итгэл Энгельсийн ард бол одоо чинь ялангуяа банкирууд байсан байна л да. Тэгэхээр тэдний мөнгөөр бол одоо чинь Англид сууж итер капитал гэдэг зохиолоо тэр Английн тэр мүлжлэгийг харж утсан байхгүй юу гол нь. Одоо чинь тэрэн дээр бол аимшигтай мүлжлэг байгаа. Одоо тэр чинь дээхэн үеийн кинонуудыг бол одоо чинь уран сайхны кинон дээр ч гэсэн хэдийгээр бол уран сайхны кино одоо юу гэдгийг дутуу дүрсэлсэн ч гэсэн тэр бол үнэхээр аимшигтай нөхцөл байдаг. Жижигхэн хүүхдүүдийн чинь жижигхэн биетэй зүгээр жишээ авахад жижигхэн хүүхдүүдийн чинь нөгөө нэг яндан ойлгож болгоцсон. Тэгээд одоо чинь янз бүрийн яндангаар бол жижигхэн биетэй хүүхдүүдийг шургуулдаг. Янданд бол яд. Яндангийн юм чинь бол цуд хорт хавдраар үзээ тэд нар дээдл нь 2-3 жил ажиллах хүүхдүүд өгдөг гэсэн байхгүй хар салуугаар. Гэхдээ тэр нь хамаагүй байхгүй тэд нар чинь хүмүүсийн ойлгож штэ. Бид нар хүний нийгэм дотор бол хэсэг бүлэг ийм бол одоо юу гэдгийг одоо чинь тархины одоо чинь бүтэц зохион байгуулалтаараа тэр чинь үгүй адгууслаг тийм хэсэг байгаа байхгүй юу болно. Хүн биш. Хүн гэдэг чинь бол хамтын үзэл санаагаар бие бинийгээ дэмжиж Монголын одоо зөрүүгэн дотор байдаг штэ. Дэм дэмэндээ дээсэрчэндээ тийм үү? Сахалт улсуудын одоо чинь санаа нэг гэж бид нар чинь дандаа одоо бид нар чинь хамтын үзэл санаа. Энэ чинь бидний уламжлалт үнэт зүйл байхгүй юу? Үнэт зүйл. Ойлгож байна. Тэгэхээс бол одоо юу гэх юм өнөөгийн одоо улсууч ганцхан миний ирэх шиг хувийн ирэх шиг гэдгээр одоо чинь сахалтаа явлаа шүү 30 жил тий 30 жил яваад сүрлээ шүү дээ одоо бол тэгээд хамгийн гол нь одоо чинь энэ үзэл санааг бол одоо чинь хамгийн их түгээсэн тий энэ улсууд чинь бол энэ баабар гэдэг чинь бүүбэр гэж хүмүүс яриад байгаа энэ гарцаагүй юм багхгүй тий ер нь бол одоо чинь худал ийм гүжир гүтгэлгэн дээр ийм бол хол үзэл санаан дээр бол ямар ч сайн сайхан улс нийгмийг байгуулж болдгүй юм байна гэдгийг бид нар 30 жил биднэрт харууллаа шүү дээ. 30 жил эдгээр саад болсон юм байхгүй. Арчил гажуучлаа гэдэг байхгүй. Өөрийнх нь одоо ярьж байгаа хид одоо аргумент байгаа. Жишээ нь одоо хүн гэдэг амтны төрлөх мөн чанар бол зөвхөн хувиа хичээх гэж байгаа тийм үү? Тэгээд ингэж энэ өнцгөөс нь харах юм бол энэ ямар арчилсан тийм сонгуулийн үед бол хүн зөвхөн өөрийнхөө хувийн эрх ашигын төлөө сонгуул нэр дэвшнэ үстэй. Ард түмнийхээ өөрөө хэлсэн шүү дээ баабар. Би эх орныхоо төлөө байна гэдэг бол дандаа хотлоо байдаг юм а гэж ярьсан. Тэгэх юм бол энэ арчил гэдэг чинь угаасаа тийм гажуудсан гэдэг яг энэ өнөөдрийн нөхцөлдөл хүрэн шүү дээ. Хин тэр хэдэн 100 сая төгрөг тэрбум төгрөгөөр тоологдох тэр мөнгөөр одоо сонгуульд оролцоод одоо сарын сая 500 сая төгрөг өрөхгүй одоо их хурлын гишүүний сонгуул одоо өрсөлдөх ямар шаардлагатай. Ямар ч шаардлага байхгүй. Энэ чинь өөрөө илүү хулгайлах гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол гажуудсан да биш. Угаасаа ийм мөн чанартай. Яг үнэ. Хүрх одоо тэр зүй тогтолт тэр төгсгөлдө хүрсэн гэдгийг өөрөх нь ярианаас хүртэл ингээд зүгээр ингээд хараад ингээд логикоор ингээд харах юм бол ингээд харж болж байгаа байхгүй юу? Яг үнэ чи нам яг зөв ажигласан бай. Ер нь бол дахиад хэлэхэд чинь бол хүн гэдэг амьтан өөрийнх нь төлөө байдгүй байхгүй. Хүний одоо чинь одоо юу гэдгийг хувийн ашиг гэдэг чинь би бол зүгээр бусдыг бол одоо чинь улс орныхоо төлөө байхгүй. Ялангуяа тэр нэг хинийг Алиса Розенбаум чинь хэн блэ? Айнрийн тийм яг одоо ийм үзэл санаануудыг эдгээр чинь тугаа болгоцсон явж байгаа. Ганцхан тэр намайг уншдаг. Тийм тэнэгүүд биш шүү дээ. Одоо чинь энэ хоёр юу ярьж байгаа юм тэгвэл хуваа бодоод байж байгаа үстэй арт түмэнд юу зааж өгöd байгаа юм тэгвэл. Тий гол нь яг тэгж гайхсан. Гол нь тэр чинь би дахиад хэлэх чинь нөгөө нэг хүмүүсийн чинь нөгөө тархиных нь бодохоор нөгөө лимбический юугаар явж байгаа байхгүй юу? Гол нь энэ элдв энэ либералуудыг бол яриулаад авах хэрэгтэй байхгүй юу? Гол нь. Эдгээр чинь ердөөсөө биш одоо юу гэдгийг одоо сакс урдаг янз бүрийн одоо юу гэдгийг одоо юу гэдгийг тийм сэтлэр бол өөрөө өөрснийг илчлээд идэг байхгүй. Одоо чинь өөрөө өөрснөө бол тийм логикгүй юм яриад идэг байхгүй. Тийм байлээ.
Тэгээ хамгийн гол нь энэ бүгдийг чинь юм уншихаа болцсон одоо энэ усууд чинь болохоор зарим нь алгадаж хүлээж явж байгаа шүү дээ. Тийм тэнийг ойлгож байна. Тэгээ ялангуяа бол би энэ дээр бас нэмэдэг зүйлийг хэлэх хэрэг. Ер нь ардсан намын болоод одоо чинь элдвэнтийн томоохон арга хэмжээнүүд энэ дандаа тэр улс төрийн илтгэлүүдийг ганцхан одоо Баабар гэдэг хүнээр тавиулдаг. Өөртөө ямар ч хамаагүй гэдэг байгаа байхгүй. Тий, Баабар гэдэг хүнээр тавиулдаг. Улс төрийн ойлгож байна. Одоо чинь манай одоо чинь 90 оны төрийн эргэлтээс хойш бол одоо манай тэр төр засгийг бол одоо булаан эзэлсэн байж байгаа. Энэ одоо Монгол ардын хувьсгалт нам ялангуяа дараа нь бол ардын нам болсон. Эдний чинь хамгийн гол нь би олон удаа яриад. Эдний чинь улс төрийн үзэл баримтлал нь юу байгаа шүү дээ. Хоёулаа бол либерал ардчлал байгаа шүү дээ. Либерал гэдэг чинь бол одоо чинь хүний эрх гэж удаад ойлгож болохгүй. Ер нь бол яг сонгодог либерал үзэл бол 1910-аас 20 оны дотор бол үндсэндээ баруундаач гэсэн сүнүүд байхгүй болсон байхгүй. Тэрийг бол уламжлан тэрийг зүтгүүлдэг тэр бол одоо бүлэг усууд нь байхгүй болсон. Тэр үзэл бодонд бүрэн дампуурж байхгүй. А гэвч яг энэний чинь доор хүнд одоо чинь гой сонсогдохоор хүнд нэрлдэг байна шүү дээ. Ямар нэгэн одоо чинь одоо хэрвээ одоо чинь Гитлер хүртэл гэсэн үг. Яг одоо чинь энэ Азийн одоо юу гэдэг энэ Гитлер ч юм бол бас Оросуудыг бол Азийнхан гэж ярьжсэн байхгүй. Эднэрийг өрдөөс ихэнхийг нь устгах. Тийм үү? Цөөхөн хитгэн бол боолоод үлдээх хэвээр. Тэгээд эдгэрт бол одоо чинь ямар нэгэн бол одоо чинь 100 хүртэл тоолдог багт хангалттай. Эдгэрт бити одоо чинь юм зааж гэж бүр өөрснөө тэр ялангуяа тэр одоо чинь Латвиас бол гаралтай нэг тийм Розенберг гэдэг бол нэг бас нэг тийм нацист байсан биз дээ. Тэр хүнд бол одоо юу гэдгийг тэр Ост гэдэг бол одоо чинь фашистуудын одоо тэр Евразийн ард түмнүүдийг хүс тэмдэгтэр төлөв хийсэн усуд багхгүй юу болно. Тэр хүнд бол одоо битсэн тэр одоо тэр тушаал дээр идэгсэн байгаа шүү дээ. Ер нь бол эднэрийг хамгийн гол нь юу ч бити зааж цөөхөн усууд үлдээ. Жилд бол заавал тэдэн тооны одоо 4 сая кг тийм тооны хүмүүсүүдийг устгаж явах хэрэгтэй эднэрийг. Одоо Гитлер ч юм бол хэлсэн байж байгаа шүү дээ. Бид нар бол англи шиг бол одоо чинь тэр энтгэх шиг тийм үстэй. Асар их одоо чинь Баялагтай. Шахагдшгүй баялагтай. Тэгээд одоо тийм одоо сул дорой ард түмэнтэй. Тийм бол одоо чинь боолуудын том маш том орон зай хэрэгтэй байна бид нарт. Тийм юмний тэрний одоо чинь эсрэг бол одоо чинь зөвлөлтийн ард түмэн гэдэг дотор бол одоо чинь Оросууд, Якутууд, одоо чинь Украинчууд, Белорусчууд, Армянчууд, Азербайджанчууд гэдэг бүгд бүтэн ард түмний нэг гэрүүл байсан байхгүй нэг гэрүүл. Тэр мэдээж бол дотор нь бол одоо чинь би хэлсэн шүү дээ хөгжлийн янз бүрийн болоо шатанд явдаг. Гэхдээ тэрийг большевикууд бий болгоогүй байхгүй. Тэр ард түмний өөрийнх нь бол одоо туулж ирсэн тэр түүхэн замлаар нөхцөлдсөн. Тэд нар чи янз бүрийн болоо одоо ч хөгжлийн шатанд байсан. Энийг бол одоо тодорхой хугацааны дотор бол одоо чинь маш их хэцүү зүтгэл гаргаж тэднийг үндсэндээ нэг бол төвшөнд бол бүгдийг хавьдсан. Тэдээ би хэлээд байгаа шүү тэд нар чинь анх удаа ихэнх нь бол одоо улс гэж түүхэндээ байгуулж үзээгүй ийм улсууд байсан. Тэд нар чинь бол түүхэндээ бол одоо чинь багш, эмч одоо чинь шинжлэх ухааны одоо арга зүйтэй тийм багш нар шинжлэх ухаанд үндэслэн хүн эмнэлгийг бол эзэмсэн эмч нэртэй, инженертэй, техниктэй одоо чинь Овг аймгийн юмор одоо ч гэсэн бол тийм л байгаа шүү дээ. Одоо Кавказын ялангуяа одоо энэ нар түмнүүд чинь бол үндсэндээ овгийн зохион баг. Манайх ч гэсэн овгийн зохион байгуулалттай байж байгаа шүү дээ. Одоо манайх 21 оноос өмнө бас л манайх яг л тийм байсан баг. Багш, эмч, орчин үеийн үйлдвэрлэл юу ч байгаагүй байхгүй. Хамгийн гол нь